Орлогод нийцсэн орон сууц англиар бол ахур гэж нэрлэдэг. Азийн хөгжлийн банк ногоон хөгжлийн сангаас санхүүжилттэй холбог санхүүжилттэй ийм төсөл бол хэрэгжээд бол 3 дахь жилдээ амжилттай явж байгаа. Баян шүү шар ардын төвүүдэд түшиглээд хийж байгаа. Эхний ээлжинд бол 1-р бүртгэн дээр бол 800 айлын орон сууц баригдахаас Баян шууны 110 айл нь бол улсын комисс ажилтсан. Борлуулах тогтоол түрээслэх нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаад амжилттай тогтоолын төсөл бол НОСК-лөө шилжүүлсэн байж байгаа. За 2-дугаар байршил болгох шар адны хэсгээр бас эхний 110 айлд энэ 12 сард ашиглалтанд орох гээд ингээд гүйцэтгэж байгаа. Манай төслийн координатор манай хишиг докторч дээр өнөөдөр талбай дээр ирээд энэ дээр ямар асуудал үүсээд байна вэ гэхээр энэ төсөл рүү ийшээ ингээд 4 игнэ зам явах бай. Ингээд энэ гудмаар 2 игнэ. Энэ хашааны энүүгээр ингээд дахиад 2 игнэ. Тэгээ эн чинь одоо энэ хурд группийн хамааралтай компани гэдэг ингээд сая би бас өдөртлгуудаа нь ярьлаа. Өгье гэж байна. Тохиолгын үнийн дүн зөвшөлдсөх үнэлгээний хэмжилтийг бол ингээ хийцэн байж байгаа. Одоо иргэдтэй зөвшөлдсөх гэрээг баталгаажуулах ажил үргэлжлээд хийгдэж байна. За энэ компанид бол сая ярьлаа. Энэ хойтлын хэдэн метр квадраттай болоо? Энэ яг газрын нөлөө барилгалуу нь бол ороагүй 680 м квадрат газрал нөлөөлсөн байж байна. Ааха. За иргэний газрыг бол яг замын тараас хэсэгчлэн өртсөн ч гэсэн бид нар бол нөгөө бүтэн үнэлгээ хийж авахгүй бол хоёр орондоо жижигхэн газартай бас үлдчих гээд байгаа иргэд маань. Ааха. Тэгэхээр ер нь бүгдийг одоо бүтэн чөлөөлөд л явна. 6 айл байгаа тий. 6 айлууд нь одоо эхнээсээ эдгээр юм байна тий. Тий, яг л энэ хэсгийг удамжууд ингээд өргөн байж байгаа. Одоо эндээс эхлээд энэ айл ингээд авцсан байгаа гэсэн. Тий, нарийсаад явчих. Энэ айл ингээд энэ хэсэг бол нарийссан. Тэгэхээр энэ чинь ингээд 4 игнэ зам, явган зам, дугуйн замтай гээд ингээд явхаар эхний байдлаар үнэлгээ гараад айлууд манд тохирохгүй байгаад байгаа асуудлууд байгаа. Тэгээд газрын албатайгаа ярьж байгаа айлуудыг одоо хөндлөнгийн үнэлгээний компаниудаар үнэлгээ хийгээд ингээд хэдэн айл байгаа лээ? Нийт яг 6 айл баг. Тэгээд 6 айл гэж тий. Тэгээд 7 тоот 8 дугаар 8 тоот 9А тоот 28 тоот 29 49 50 дугаар тоотууд гээд ингээд хоошоо энэ айлууд 6 айлууд нийт 2572 м квадрат талбайд ингээд чөлөөлөхөөр энэ үеийг ингээд чөлөөлөх юм байна. Иргэдтэй бол сонсох ажиллагаагаа хийгээд замынхаа ажлын талаар танилцуулгуудыг хийгээд үнэлгээний тайлангууд бол эхний ээлжинд гарцсан. Тэгээд бас нөгөө үнэлгээний тайлан шинжлэх ахиж үнэлүүлэх ажил бас байгаа. Замын ажил нь эх жилийн 4 сард эхлэх үү? Замын ажил нь энэ айлуудаа төлөвлөж юм бол одоо шууд эхлэх билээ. Төлөвлөлт нь болохоор энэ 2025 онд орсон юм. Тендерийн зардагдаад компани шалгарсан, компанитаа хэрэг хийх байгаа. Энэ айлаар ингээд дуусч байгаа юм ба шүү дээ. Зөв. Энэ айлаар дуусч. За ингээд төслийн талбай руу орчиж байгаа юм ба шүү дээ. Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн 2 дахь байршил буюу шар дэд төв хэсэг байж байгаа тийм ээ шиг захирал. Энэ дөрвөн блокны дотор 262 айлын орон сууц 2026 онд ашиглана. Гадна хасаатаа авч байгаа. Одоо ингээд гадна хасаатаа авчлаар өвөлдөө бол дулаанаа авчвал шууд одоо ингээд өвөлдөө дотор цэцлэн явах боломжтой болоод эхэлж. Тэгэх юм бол хавар хэд бол ерөөхдөө гадна төвчлөл рүү ороод энэ ерөөхдөө 3 дугаар сард гэхэд 1-р үйлрэлтэй гэхэд бол ашиглалтанд дуусч байгаа тийм. Одоо 4-р үйлрэлт эхний ашиглалтанд орох айл хэсгүүд нэ. Эний хойдолтой хэсгүүд нь харагдах уу. За энэ ерөнхий байршиг хараад. Баян зөвлөлт араас төрөө шараад идэв орон сууц. Тэн чи Азийн хөгжлийн банк ногоон хөгжлийн ногоон сан тийм ээ. Сангаас санхүүжилттэй. 800 айлаа бол 25% нөлөөлж өртөгж байгаа иргэдээ түрээслэх 75% борлуулах гэдэг. Тэгээ НОСК руу шилжүүлж байгаа. НОСК дээрээс бас иргэдтэй ипотекийн байдлаар нэг өнгөлттэй байдлаар Монгол банкн дээр нийслэлийн зүгээс бонд осгож борлуулах юм төлгөө ороод ажиллаж байгаа. Бас ер нь бол яг энэ дахин төлөвлөлтийн олон төслүүд бол аюу олон төрлийн ач холбогдолтой хамгийн гол нь газар чөлөөснөөрөө манай чөлөөлж байгаа иргэд маань бас тэр мөнгө орлогоороо буцаж байранд орох боломжтой болж байгаа. Дараа нь агаарын бохирдлыг бууруулж байгаа. Тэгээ ийм гэр орооллын бүсэд одоо хүн тухтай амьдрах ийм нөхцөлийг үүсгэж байгаа. Энэ 12 дуусаад ашиглалтанд орох эхний 110 айлын хурдан блок юм байна тий. Ажил бол нэлээд сайн явцсан байгаа юм байна. Блок нь болохоор 99% гүйцэтгэхтэй буюу ер нь бол дуусчихад байгаа. Дуусчихад байгаа юм. Одоо ямар айс үүсэж хэсгээр. Хав өдөр бол асфальт авчиг гэж байгаа. Ингээд дундуураа холбосон үйлчлэгийн төвтэй юм байна тий. 12 сарда багтаад улсын комисс ажиллуулад эхний орлогод нийцсэн ногоон орон сууц
Азийн хөгжлийн банк, уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сан, болон арилжааны банкуд хувийн хвшилтэд хамтарч ингэж хийж байгаа төсөл байна. Энэ төсөл маань бас эхний ээлж нь ингээд амжилттай ашиглалтанд орно. За бусад блокууд нь бол Жил ингээд дуусгаар. тийм нэгдүгээр улирал, хоёрдугаар улирал гэдэг. Тэгээ шараад дээр чинь нийт хэдэн айл вэ? Шар ад дээр болохоор нийт 382 айл. Баян өшөөтэйгээ нийлээд 800 айл ингээд дуусгаар байж байгаа тийм ээ. Тий.